Hi guys. За удаа хугацааны дараа бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бол миний амралтын өдөр байгаа. Амралтынхаа өдрөөр мэдээч хэрэг нэг сайхан хоньны толгой чанаад идчихье гэж бодтол чанж идсэн л дээ. Тэгтэл яах вэ? За мэдээч хэрэг тэгэл үйл ажиллагаа эхлээ жоохон хуухлан заан гэсэн дисвэлтүүд заачдаг үү. За тэгээд нэг ярагч юм заалаа. Заагаад хүмүүс ногоо хажуугаар нэг хэдэн хаврах шидцээ. За тэгээд тогоондоо хийсэн чи тогоонд манд багтдаггүй. Толгой арай том уу эсвэл миний тогоо арай жижиг үү гэж бодсон. Тэгэл төмс ногоо сонгон сармисаараа сайхан алаглуулж байгаа л чанж байгаа юм да. Анх удаа хоолны бичлэг хийж үзэж байгаа болохоор тийм сайн бичлэг болж чадаагүй байгаа. За тэгээд та бүхэн маань ойлгоно үстэй. Араваас 15 минут битүү чанагчиндаа чанаад миний хоол бэлэн болсон. За ингээ гаргаад шилэн аяглаад эдэндээ Монгол хүмүүндээ мэдээч хэрэг ханцууга шамлал гарааран барайл амрууга чихэж өгч байгаа юм да. За тэгэл сонгон сармис мах төмс ногоо ихэд нэр гурил маань хайчих. Болоогүй сүулт нь шансан шүү дээ. За тэгэл зулгаагаал эрүүгийн зулгаагаал наашааш нэргүүл тойрол зулгаагаал янзын гоё амттай байсан. За гурил маань гараад ирлээ. Гуриландаа мэдээч хэрэг тавьж байгаад сонгон сармис төмс ногоо маха ороож байгаад амрууга чихэл хоп гэтлэн жажлал чиж байгаа юм да. A few moments later. Оройхон мах идсэн хүн ч мэдээч хэрэг хоолоо шингээхгүй болохгүй. За тэгэл гэрийнхээ ойролцоо байдаг нэг сургуулийн кампус руу очиж тэдний цэцэрлэг түрээлэнгээр жаалалгасан. Аргагүй л хавар эргүүгэлтэй гадаа үнэхээр сайхан налгар өдрүүд эхэлжээ. За өнөөдрийн минь бичлэгтэй хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн маань YouTube дээр ороод саб дараад лайк дарахаа мартаоцай.